Нөгөө нэг гаста ундаг хаснаа ингээд өөрийгөө айгу мундаг гэж бодсноо жуус уудаг байсан. Ер нь 8-9 сараас хойш жуус уугаагүй. Яагаад би жуусыг уухаа болсон бэ гэхээр жимсэн сахар агуулгадчихэдэг. Тэгэхээр жимсийг яаж идэх нь бас чухал болчиход байгаа шүү дээ. Өдөр орой хоолхоороос идвэл десерт байтар идвэл зүгээр юм байна гэдэг. Жимсэнд чинь хамгийн гол нь fiber буюу эслэг гэж нэг юм байгаа шүү дээ. Эслэг хүний биед маш хэрэгтэй байдаг. Тэр эслэгийг авахын тулд одоо жимсийг идэх байтал одоо жимсийг шүүс болгож хувиргах тэр процесс шүү дээ. Одоо л миксер дэх процессонд эслэг алга болчт юм байна. Тэгэхээр яг жуус нь юу байдаг вэ гэхээр сахар, шингэн, ус. Яг энэ хоёр л байдаг. Гэтэ мэдээж ингээд дандаа эрүүл юм хэрэглэж байсан байдаг. Дандаа тийм ойлгож байна. Тэгэхээр яг би одоохондоо бол хэрэглэхгүй байгаа. Гэтэ ер нь л яг цааштай гаста ундаанаас л дээр гэж боддог бодлоо бол хайсан. Жимсэн шүүс уумаарах юм бол ер нь бол баг усаал усан дээр тэгээ жимсийг зүгээр хазаж идсэн дээр юм байна. Ядчил одоо fiber буюу эслэгтэй нийт юм байна гэдгийг ойлгосон. Тэгэхээр жимсэн шүүсэн дээр тийм байгаа шүү манайхан. Тэгэхээр гаста ундааг муу гэд жимсний шүүсийг сайн гэж би бол хэлэхгүй. Яагаад гэвэл энэ хоёр хоёлаа ер нь бол жоохон нэгт сайн зүйл бас биш болчиход байгаа.